Монгол улсын ерөнхийлөгчийг санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын 36 дугаар тогтоолыг хүнсний хувьсгалын хэвлэлийн алба хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд тэд хүнсний хувьсгал цуврал нэвтрүүлгийн 100 дугаар, хүнсний хувьсгал цуврал сэтгүүлийн 5 дугаарыг бэлтгэсэн төдийгүй хүнсний хувьсгал хөдөлгөөнтэй холбоотой мэдээ, сурвалжлах, сошиал контентыг тогтмол бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажиллажээ. Тэгвэл тус хамт олныг хүнсүүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар салбарын тэргүүний ажилтан тэмдэг хүртээлээ. Тэгэхээр энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн хэрэгжээд 2.5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай хүнсний хувьсгалын медиа багийнхан бол олон тооны сурвалжлах мэдээнээс гадна бол 100 гаруй нэвтрүүлгийг хийж олон түмэндээ хүргэсэн байна. Тэгэхээр энэхүү хөдөлмөрийг маань үнсэн болоо гэж бодож байна. Тэгэхээр хэвлэл мэдээлэл гэдэг бол ганц хүний ажил биш, багийн ажил байдаг. Тэгэхээр хамт олон удирдлагад авсан маш их баярлалаа гэж хэлье. Хүнсний хувьсгал хөдөлгөөний үр дүн хэрэгжилт ямар үе шаттай явагдаж байгаа талаарх бүх мэдээллийг бас олон нийтэд хүргэх энэ ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа. Тэгэхээр өнөөдөр бас хүнсүүдийн аж ахуйн яамнаас салбарын тэргүүн гэхээр энэ эрхэм хүндтэй шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэхүү шагнал нь зөвхөн минийх биш, манай баг хамт олон болон удирдлагуудын маань оролцоо маш их байсан. За эдгээр хүмүүстэй хандаж баярлалаа гэдгээ илэрхийлье. Өнөөдөр хүнсүүдийн аж ахуйн салбарын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнагдсантай өнөхөр баяртай байна. Хамт олондоо маш их баярлалаа. Хэдэн жилийн өмнө нэр бүхий албан тушаалтнууд өөрсдийн давуу байдлаа уруулан ашиглаж, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаа авч өгсөн асуудал үүсэж байв. Энэ бол олон нийтэд мэдээлэл хязгаарлагдмал хаалттай байсантай холбоотой. Тэгвэл тухайн төсөл хөтөлбөр түүний хэрэгжилт явц байдлыг ил тод нээлттэй мэдээлэх нь олон нийтийн хяналтыг бий болгож, зээл, дэмжлэг, урамшуулал, жинхэнэ эзэдтэй хүрч байгаа эсэхэд хяналт тогтоох боломжтой. Энэ ажлыг хүнсний хувьсгалын хэвлэлийн албаны залуус гүйцэтгэж байна. Бүх юм ил тод нээлттэй зээл авж байгаа байгууллага, хийж байгаа байгууллага энэ бүхнийг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс бид нар байнга цуврал нэвтрүүлэг хийгээ явж байгаа. Энээс гадна бас 5 дугаарын сэтгүүл гаргасан. Энэ сэтгүүлийн бас гадаад дотоод томилт болон үйлдвэр аж ахуйн зүйлд явж байгаа энэ бүх зургийг бас авсан манай зурагчин, мөн энэ нэвлүүлэн дээр ажилласан найруулагч, зураглаач, сэтгүүч гэдэг ийм хүмүүсийг бас ингээд шагнаж байгаа туйлын баяртай байна. Ийхүү хүнсний хувьсгалын хэвлэлийн албаны найруулагч, зураглаач Баасанжав, зурагчин Адяажав, сэтгүүлч Мөх Жаргал нарыг Монгол Улсын засгийн газрын шагнал, үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр шагнан урамшууллаа.